Apple-ийн чипүүдийг маш ойлгомжтой байдлаар богино хугацаанд тайлбарлая. Яг одоогийн байдлаар Apple компани 4 үеийн чипийг худалдаанд гаргасан байгаа. Base ангиллын хамгийн сүүлийн үеийн чип гэх юм бол M4. За M4 чип нь болохоор бидний мэдих MacBook Air, MacBook Pro, iMac, Mac Mini, iPad гэсэн бүтээгдэхүүнүүдээр байршдаг. За M4 нь M1-ээс ихэр хурдан байх гэх юм бол CPU-ний хувьд 2 дахин хурдан, GPU-ний хувьд 4 дахин хурдан ийм чип байгаа. За дараагийн ангилал нь болохоор Pro ангилал. Pro ангилал нь юугаараа өөр вэ гэхээр энэ нэрнүүдийн араас мэдээж Pro гэдэг үг дагалт нь мөн bit байдлын хувьд base ангиллын чипээс арай том. За яагаад том бэ гэхээр илүү олон core. За core гэдэг юу гэж ойлгох вэ гэхээр хэдүүлээ мэдээллийг ус гэж тооцоолох юм бол тэр усыг 4 шугамаар дамжуулах уу 10 шугамаар дамжуулах уу гэдгээр л ялгаартай. Илүү олон core байх тусмаа илүү мэдээллийг хурдан олон мэдээлэл дамжуулна гэж ойлгоход болно. Тэгэхээр та надад яг Pro ангиллын чип хэрэгтэй юу гэдэг асуултанд хариулж чадахгүй байх юм бол та энэ ангиллын чипийг худалдаж авах гэдэг шаардлагагүй base ангиллын чипээр явахад хангалттай болно гэж ойлгож байна. За дараагийн ангилал нь болохоор Max. Max нь юугаар өөр вэ гэхээр энэ нэрнүүдийн араас мэдээж Max гэдэг үг орж ирнэ. Хэмжээний хувьд Pro ангиллын чипээс хамаагүй том тийм болохоор илүү олон core, том хэмжээний програм болон графикуудаар ажиллахад илүү тохиромжтой. За энэ ангиллын чип нь болохоор Mac Studio болон MacBook Pro гэсэн хоёр бүтээгдэхүүнээр барьдаг. За Apple-ууд Max гэдэг хэмжигдэхүүн нь өөрөө хамгийн том хэмжигдэхүүн биш. Тийм болохоор Ultra гэдэг чипийг гаргаж ирсэн. За Ultra гэдэг чип нь 2 Max-тай тэнцвэргүй хэмжээтэй том хэмжээтэй. Тийм болохоор бас тэр хэмжээгээрээ илүү мэдээллийг хурдан дамжуулна. Бас Mac Studio, MacBook Pro гэсэн хоёр бүтээгдэхүүнээр байдаг. Тэгээд эцэст нь хэлэхэд Apple компанийн хувьд хөндлөн шатлалын дагуу хөгжүүлэлтээ хийдэг. Босоо шатлалын дагуу хэрэглэгч биднэрт танилцуулдаг ийм уламжлалтай.